Сайн байцгаана уу сонсогчдоо, та яг одоо час өдөр сувгийн шинэхэн дугаарыг сонсох гэж байна. Манай сувг нь Монголд болсон бодит гэмт хэргийн түүхийг мөн болсон явдлыг баримттайгаар олон нийтэд нээлттэй дэлгэгдсэн мэдээлэлд үндэслэн бэлтгээд 7 хоног бүрийн даваа болон пүрэв гарагт та бүхэнд хүргэж байгаа билээ. За тэгвэл өнөөдрийн дугаараар бүгдээрээ Монголд үлдэгдсэн, за тэр дундаа саяхан үлдэгдсэн, тэгээд хоорондоо холбоо хамааралгүй 4 богино хэргийг ярихаар сонгож авсан байна. Ингээд бүгдээрээ шууд дугаар руугаа орцгоё. 2024 оны 8 сарын 1-ний өдрийн 15 цагийн үед Увс аймгийн нэгэн малчин айлд эхнэр нөхөр хоёр гэртээ байж байсан чинь саахалт айлаас нь хоёр эрэгтэй хүүхэд гүүгээд хүрээд ирсэн. Хөвгүүд эднийд ирмэгцээ гэрт нь оролгүй айж сандарсан, байдгаараа түгшсэн байдалтай гэрийнх нь үүднээс ихчээ би дүүгээ буудаад алчглаа гэж хэлээд уйлаад байсан гэж байгаа. За гэрийн эзэдийн хувьд эхэндээ сонссон зүйлдээ итгэлгүй юу яриад байгаа хүүхдүүд вэ гэд гэрээсээ гарсан чинь саахалт айлынх нь хүү болон саахалт айлд нь хотоос ирсэн гэх 10 гаруй насны хоёр хүү байж исэн. Тэгээ хотоос ирсэн хүү хэлэхдээ би дүүгээ буудаад алчлаа гэд тавтаад хэлжсэн байгаа. Ингээд гэрийн эзэд хөвгүүдийг дагуулад одоо гэрт нь саахалт айлдаа очсон. За замдаа бол энэ айлын эмэгтэй саахалт айлын гэрийн эзэнд хил дуулгахаар залгсан. Бас замд нь таарсан нутгийн иргэн дээг дагуулад ингээ бушуухан тэр айл руу явж орсон. За гэрт ороход Монгол гэрийн зүүн талын багны хажууд одоо энэ айлд хотоос ирсэн хоёр хүүхдийн нэг нь буюу дүүн нас барчихсан, ихт дээшээ харсан байдалтай хэвтжсэн. Тухайн үед хэргийн газарт очисон гэх одоо нутгийн хүмүүсийн гэрч нарын мэдүүлгээс багахан хүргэе. За гэрч цэгийн П хэлэхдээ 2024 оны 8 сарын 1-ний өдөр 16 цагийн үед хөрш зэрэгэлдээ зустдаг Хээтэй таарлцсан. Хээ надад хандаж Гээгийн гэрт хоёр эрэгтэй хүүхэд нэгнээ буутчихсан байна. Ойр хавьд чамаас өөр эрэгтэй хүн алгаа чи оч гэж хэлэхээр нь би Гээгэнд очсон. Намайг гэрт ороход гэрийн зүүн талын орон дээр Д, Б нар сууж байсан. Харин гэрийн зүүн талын багны дээд хэсэгт хотоос ирсэн хоёр эрэгтэй хүүхдийн ах нь дүүгээ цээж хэсгээр нь тэрвэрчихсэн. Цамцыг нь дээш сөхөж цээж хэсэгт нь нойлын цаасаар дарчихсан уйлж байсан. Хотоос ирсэн гэх хоёр эрэгтэй хүүхдийн ах нь надад хандаж би дүүгээ буудчихлаа. Миний дүү амьд байна уу та үзээд өг гэж уйлж хэлэхээр нь би уг хүүхдэд хандаж дүүгийнхаа цамцын доош нь буулгачхаа. Дүүгээ тэрвэрхээ болоод газарт хэвтүүлчих битгий уйл гэж хэлэхэд тэр хүүхэд миний хэлснээр хийсэн. Тэг би гэрийн зүүн талд байх хувцсны шкафаас дааваа авч хүүхдийг бүтээсэн гэх мэдүүлэг байдаг. За ингээд үргэлжлүүлээд та бүхэндээ дүүгээ буудсан гэх 11 настай хүүгийн мэдүүлгийг хүргэе. За хотоос ирсэн хоёр хүүхэд энэ малчин айлтай бол яг ямар одоо харилцаа хамааралтай айл гэдгийг сайн мэдэхгүй байна. Хамаатан садан л байх гэж бодож байна. За ямар ч байсан энэ ирсэн хөдөөний айлынх нь хоёр хүүхэд болон хотоос ирсэн хоёр хүүхэд гээд ингээд дөрвөн бага насны хүүхэд 8 дугаар сарын 1-ний өдөр бол бог мал хариулахаар болж гэртээ үлдцгээсэн дөрвөлхнээ. Тэгээд хоёр айлын хоёр хүүхдүүд дандаа ижилхэн нэрний ихний үсгтэй юм байна. Тэгэхээр малчин айлын хүүхдүүдийг нь бол А, Б гэд яриад явчих. Хотоос ирсэн хүүхдүүдийг нь бол одоо ах トゥ хоёр гэд яриа явчих. Хотоос ирсэн хүү хэлэхдээ тухайн өдрийн үдийн үед бид хоёр бог малын бэлчээрт очиж бог малаа 30 минут хариулж агаад буцаж гэртээ очиход Б-гийн дүү А болон манай дүү нар гэрт байгаагүй. Гэрт ороод сууж байхад тэр хоёр ус авчихсан гаднаас орж ирсэн. Тэгээ бид нар өдийн цагаа ууцгаасан. Энэ хооронд бог мал гэрээс нилээн хол явчихсан учраас А, Б бид гурав хинэн бог малд явхаа үзэж хуруутсан. Б ялагдаж бог малынхаа араас явсан. Ингээд гэрт одоо энэ айлын хүүхэд буюу А, манай дүү бид гурав үлдсэн. Тогооч болж тоглож цай уусан аягаа угаачаад би гэрийн дээд хэсэгт хөлтөөгч авдар хоёрын гол хэсэгт байх бууг харчгаад Аад хандаж би аавыг чинь бууг үзэж болох уу гэхэд ямар нэгэн зүйл дуграагүй учраас би гэрийн баруун талын дээд хэсэгт байсан сандал дээр сууж агаад бууг авахд нэг төмөр нь хоошоо болчихсон байхаар нь уг төмрийг нь урагшин түлхэж хажуу тийш нь болгоод гэрийн зүүн талын багны дээд талд гэрийн өөд рүү хараад зогсож байсан өөрийнхөө төрсөн дүүгийнхаа нурууных нь араар гэрийн зүүн талд байх орны доогуур бууны ховшууг чиглүүлж агаад гохыг нь дарсан. Тэгсэн манай дүү яа ягаа гэж хэлээд над руу хараад газарт унчихсан.
Би дүүгийнхаа хажууд очиж цамцыг нь сүхэж үзэхэд цээжнээс нь цус гарч байсан болохоор цусыг нь ариун цэврийн цаасаар дарж тогтоосон. Түүнээс хойш хөрш зэрэгэлдээ айлын хүмүүсээс тусламж гуйж дуудаад ирэхэд дүү маань нас барчихсан байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Үнэхээр харамсалтай байна. За тэгээ шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчийн бүсэлхийн баруун ард хэсэгт галт зэвсгийн нэг удаагийн ойрын зайн буудалтын улмаас сумны хошуу нэвтэрч хэвлийн хөндийн эрхтнүүдийг нь бол гимтээж биеэр нь нэвт гарсан шарах үүссэн байсан. Үүний улмаас хүү бол амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ гэсэн байна. За буунд болон хохирогчийн хувцас зэрэгт хийсэн нарийн шинжилгээнүүдийг бол ингээд дуртахгүй орхичээ гэж бодож байна. За тэгээд эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг өсвөр насны хүнд гэмт хэргийн хариуцлага хүлээлгэх гээд хэсэг байдаг. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 наснд хүрсэн 18 наснд хүрээгүй байх юм бол одоо 14-өөс 18 насны хооронд байж энэ хуулиар ял эдэлнэ гэсэн үг. Энэхүү хэргийн хувьд бол дүүгээс санамсаргүйгээр буудаж хөнөөсөн хүүгийн хувьд 11 нас 3 сартай хүүхэд байсан учраас ямар нэгэн эрүүгийн хариуцлага бол хүлээгээгүй байна. Харин тухайн малчин айлын эзэн буюу бууны эзнийг тооц 8 загварын буг галт зэвсгийн гэрчилгээ галт зэвсэг эзэмших өмчлөх зөвшөөрөлгүйгээр ашигласан. За уг хэрэг гарсан өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 1-ний шөнө чон үргээх зорилгоор уг галт зэвсгийг ашиглаж улмаар бууны хундаг модонд бэхэлгээтэй арьсан дайзанд нэг ширхэг гол төмөрт буюу одоо сумны хүхрээгт нэг ширхэг сумтай бууны замгийг салгахгүйгээр гэрийнхэн авдар хөлдөөгч хоёрын завсарт тавьсан гэх үйл баримт бол тогтоогдож байгаа учраас түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-ын 6 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохирох гэмт хэрэг үйлдсэнд гин буруутаад тооцсон байна. Түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож нээлттэй хорих ангид ял идлүүлсүгэ гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна. Нэгэн барилгын засварын ажил хийдэг эхнэр нөхөр хоёр Сүхбаатар дүүргийн нэгэн орон сууцны сууц өмчлөгчдийн одоо холбоо буюу сөөх гэж ярьдагтэй сөөхтэй гэрээ хийгээд орцны урсгал засвар хийж байсан. 2024 оны 8 сарын 9-ний өдөр 11 цаг 30 минутын орчимд гэрээнийхаа дагуу орцонд урсгал засварын ажил хийгээ замаас хийчээд тэгээ орцны ханыг нь буудах гээд ажлаа яг эхлээд байжсэн. Тэгсэн чинь орцны 4-р давхрын нэгэн айлд хүмүүс хоорондоо чанга яриад чимээ гараад байсан гинэ. За тэгэхээр нь будаг хийжсэн эмэгтэй бол тухайн айлын үүднээс нь холдоод цаашаа иргсэн чинь ардаас нь нөгөө чимээ гаргаад байсан айлаас нэг эрэгтэй хүн гарч ирээд уурлаад хашгираад эхэлсэн. За гэрээс гарч ирсэн хүн яагаад уурлаад хашгираад исэн бэ гэхээр тэр хүн хэлэхдээ та нар наадхаа бойл ийм хогийн юмар засвар хийгээд ахта яадгийн манай хүүхэд 22 төрлийн харшилтай та нараас болоод одоо энд харшил нь хөдлөөд үхэх шахаж байна. Муухай олон жил болсон үнэртэй будгаар засвар хийлээ. Сөөхтэй хуйлдаад мөнгө идлээ гэх мэтээр гэрээний дагуу зүгээр ажил хийж байгаа хүмүүс рүү уурлаж эхэлсэн байгаа. Тухайн засварын ажлыг гүйцэтгэж байсан эхнэр нөхөр хоёр хариуд нь энэ бол зүгээр 100 айл дээр зардаг будгаа. Утсан, муудсан гэсэн асуудал бол байхгүй. Та нар наад асуудлаа сөөхтэй хийлээ. Сөөхтэй ч бид нар яриад ингээ гэрээний дагуу ажил хийж байна гэд өөрсдөө тайлбарлаад ингээд харилцсан, маргалтаж эхэлсэн байгаа. За тэгсэн чинь нөгөө айлаас нэг залуу гарч ирээд тэгэнгүүтээ манай аавтай хэрэлдлээ гэд уурлангуудаа засвар хийж байсан эмэгтэй зүүн өдрөө бүр 2 удаа зохиод баруун хөл рүү нэг удаа бас давсагных нь орчимд нэг удаа ингээ өшгөлсөн байгаа. Тэгсэн чинь тухайн айлын одоо аав нь буюу эхлээд гарч ирсэн хүн нь нөгөө хувинтай замаск болон засвар хийж байсан эд хэрэгслүүдийг нь бүр шатны уруу авч шийдээд одоо бүр нэлээд том маргаан шуугаан тэгтээсэн юм байна. За ингээд цагдаагийн байгууллагт бол мэдэгдсэн байгаа. Тухайн хохирогч эмэгтэй биеийг бол одоо шүүх эмнэлгээр ороод шинжилээд үтсэн чинь тархины дөргөлд үүссэн зүүн зовх хацрын зөөлөн эдийн нэвтрэлтэй. За тэгээд ийм гэмтлүүд бол тогтоогдсон байгаа. Дээрх гэмтэл нь бол мохоо зөүлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэсэн байх боломжтой гэсэн дүгнэлт байдаг. За энэхүү гэмтлүүд нь бол эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учраас хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3-1-1 зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах юм байна. Харин одоо засвар хийж байсан эмэгтэйг зодсон гэх тухайн айлын хүүгийнх нь одоо шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлгээс хүргэе. Тэр өдөр би гэртээ амарч байсан. Манай дүү харшилтай болохоор засвар
засвар хийж эхлэхийн өмнө нүд нь хавдаад эхэлсэн. Тэгээ аав маань гараад энэ хүнтэй маргалцсан. Маргалдаж байхад энэ ихч манай аав руу савтай буудаг аваад цацчихсан. Тэгээ манай аавыг доромжлоод нулимаа дахаар нь миний уур хүрээд ийм зул болсон гэж хэлж байгаа. За харин хохирогч эмэгтэй болохоор шүүх хуралдааны үеэр ярихдаа би 55 настай одоо тэтгэврт гарч амжаагүй байгаа. Засвар хийж эхлэхээс өмнө харшилтай гэдгээ та нар хэлж болох байсан. Аав нь шууд гарч ирээл бид нарыг элдвэр хэлээд эхэлсэн. Би сууц өмчлөгчний холбоонд очиж хэлээ гэсэн чинь ойлгохгүй орилоод л байсан. Аав над руу чамайг алаад хайчий гэж орилж чарлаад хэлсэн. Тэгэхээр би ус аваад цацсан. Түүнээс будаг авч цацаагүй. Энэ залуу хүн гарч ирээд намайг заамдаж аваад цогсон байгаа. Би өдөртөө олсон мөнгөө оройдоо хэрэгэлдэг хүн. Надад мөнгө байхгүй байсан учраас би эмнэлэгт үзүүлж чадаагүй. 150 мянган төгрөгөөр ганц MRI зураг л авахулсан байгаа. Би одоо эмчилгээ хийлгэмээр байна гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. За ингээд шүүхээс бол одоо засвар хийж байсан эмэгтэй гэмтэргийн улмаас түүний сэтгцэд учирсан хор уршгийг одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний буюу 3 сая 960 мянган төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчд олохоор шийдвэрлсэн юм байна. Оноос нь ялынхын тухай гэх юм бол шүүгдэгч буюу одоо нөгөө тухайн айлын залууг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 6-р зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гин буруутай тооцоод ингээд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 мянган төгрөгийг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр торгох ялаар шийтгсэн юм байна. За тэгээд хүмүүс минь уураа барьж байхгүй бол ингээд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэсэн одоо гэмт хэргийн түүхтэй болох нэ. 2024 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэгэн ээж гэмтэл савс судлалын үндэсний төв дээр 8 настай охиноо дагуулж очиж үзүүлэхэд охиных нь хамар нь хугарчихсан байсан бөгөөд охиныг маань аав нь зодчихсан байна гэж цагдаад гомдол гаргасан юм байна. За ингээд түүний өгсөн мэдүүлгээс хүргэе. Бид хоёр дундаасаа нэг хүү нэг охинтой манай нөхөр гэр бүлээс гадуур харилцаатай байжгаад надад баригдаад бид хамт амьдрахаа болоод би хоёр хүүхдээ аавд нь үлдээгээд өөрийнхөө хоёр дүүгийн хамт амьдарч байгаа юм аа. Би 2024 оны 6 сарын 2-ны өдөр хоёр хүүхдээ өөр дээрээ аваад хамт байж байсан чинь 8 настай охин маань 2 сарын өмнө аав намайг хичээлээ хийсэнгүүгээд орлоо шидээд би орон дээр унахад миний толгой хагарсан. Бас хамар руу алгадаад хамарнаас цус гарсан гэж хэлсэн. Тиймээс би охиноо гэмтэл савс судлалын үндэсний төвд авчирч үзүүлэхэд хамар нь хугарчихсан байна. Тиймээс би гомдол гаргаж байна гэсэн мэдүүлгийг нэмэгдээ өгсөн. Тэгээ энэхүү хэргийг одоо цагдаа нар шалгаад үзсэн чинь шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 99-70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 8 настай охины биед бол зулайн хууханд нь сорив, хамар ясны хугарал, таславчийн морилт гэмтлүүд бол тогтоогдсон. За дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой юм байна. За гэмтэл үүссэн цаг хугацааг нь бол яг наривчлан тогтоох боломжгүй байсан. Тогтоогдсон гэмтэл нь бол нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учраас хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3-1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах юм байна. Харин охины биеэс ямар нэгэн тэмцэлтсэн уул мөр бол тогтоогдоогүй гэж дүгнсэн. Харин одоо хохирогч буюу 8 настай охины мэдүүлгээс хүргэе. Манай ээж аав хоёр 2023 оны 10 дугаар сард салаад би ахтайгаа хамт аав дээрээ үлдсэн. Тэгсэн чинь 2024 оны 4 сарын 7-ны өдөр манай аав ах бид хоёрыг даалгавраа хийгээд бид гурав хамт суугаад аав надаар миний хичээлээ хийлгсэн. Тэгсэн чинь аав намайг нэг өгүүлбэрийн эхийг уншиж чадахгүй байна гэд уурлаад намайг залгуураар ороолгоод тэгээд дахиад унш гэхээр нь би уншиж чадахгүй буруу уншчихсан чинь уурлаад миний нүүр рүү алгадаад хамар руу гараараа зогсон. Хамарнаас цус гарсан ч аав намайг наадхан арч гэхээр нь би арчсан чинь цус гарахаа болчихсон. Аав намайг дахиад унш гэхээр нь би уншиж чадахгүй байсан чинь намайг бос гээд намайг үргэж айгаад орлоо шийдсэн чинь би орон дээр унахдаа толгоогоороо орны толгойг мөрөгчихсөн. Миний толгоноос цус гараад тэгээд аав надад над цусаа арч гисэн. Тэгээ аав сандал авч шидээд сандал нь хан мөрөгсөн.
Хойд ээж бас аав агаа бид дөрөв хамт байсан. Тэр үед аав ив ирүүл байсан. Аав намайг даалгавраа хийх гээд уншиж чадахгүй болохоор уурлаад байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Харин энэ хэргийн гол гэрч болох охины төрсэн ахынх нь өгсөн мэдүүлгийг хүргэе. За тэр хэлэхдээ 2024 оны 4 сарын 7-ны орой дүүтэйгээ хамт гэртээ хичээлээ хийж байсан. Манай аав гаднаас орж ирээд дүүгийн хичээлийг харж агаад нэг үг уншуулсан чинь дүү уншиж чадахгүй байсан. Тэгсэн чинь миний хичээлийг харж агаад дүү бит хоёрыг босгож агаад бүхс рүү алгацсан. Тэгээ дахиад дүүг уншуулсан чинь дүү уншиж чадахгүй. Тэгсэн чинь аав амар уурлаад босож ирээд дүүг үргэж аваад орлоо шийдсэн чинь манай орны модон хугараад дүүгийн толгооноос цус гарсан. Аав цусыг нь харчаад ямар ч зүйл болоогүй байна. Хүнд гэмтсэн бол аав нэмээсэн ороод эмнэлэгт үзүүлэх байсан гэж хэлчихэд босоод явсан. Харин манай хойд ээж альчуур авчираад дүүгийн толгоог боосон гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За охиныгоо зодсон гэх аав нь бол сэжигтнэр мэдүүлэг өгсөн байна. За тэр хэлэхдээ охиныхоо хичээлийг хийлгэж байсан чинь манай охин үсгээ мэдэхгүй уншиж чадахгүй таг дуугаа зогсоод ахаар нь би охиндоо уурлаад ард байсан орлоо түлхчихсэн. Манай охин орны уртлын хөндлөвч мөргөөд толгойн баруун ар хэсэгтээ хагараад цус гарсан. Хохирол барагдуулсан зүйл байхгүй. Хэрвээ надаас хохирол нэхэмжлэх юм бол түлж барагдуулнаа гэсэн байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-ын 7 дугаар зүйл хүүхэд эрүүл өсч бойжох, аюулгүй орчинд амьдрах, альва хүчирхийллээс ангид байх, мөн хүүхэд гэмт хэрэг зөрчил хүчирхийлэл, бие мах бодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мүлжлөгийн альва хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй гэж хуульчилж өгсөн байдаг. За нөгөө талаас эцэг их нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс хүүхдэд хамгаалах, хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, за мөн хүүхдэд хөгжүүлэх харилцааны соёлд төлөвшүүлэх, хүүхдийн наад захын хэрэгцээний зүйлээр эцэг их нь хангах үүрэгтэй. Гэтэл бага насны хүүхдэд аюултай орчинд альва бие махбодын болон оюун санааны хүчирхийллээс ангид өсгөх, хайрлах, халамжлах, хамгаалах үүрэгтэй хүн өөрөө жижигхэн үйл ажиллах зүйлээс шалтгаалж хүүхдийнхээ бие махбодод ийм амар гараараа алгадах, хамрыг хуглах хэмжээнд гэмтэл учруулж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн сөрөг зан төлөвийн бодит илрэл байна гэж шүүхээс дүгнсэн юм байна. За ингээд шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн гэж үзээд 2 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлсэн байна. Мөн дээрх хугацаанд торгох ялыг хэрвээ биелүүлээгүй байх юм бол 15 нэгчтэй тэнцэх хэмжээний буюу 15 мянган төгрөгийг 1 хоногийн хорих ялаар сольж хорихыг мэдгдсэн байна. Хүний сэтгцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөөлөх төлбөрийн жишг аргачлалын дагуу хохирогч охины эрүүл мэндийн байдал, нас, хүчний тэнцвэргүй байдал, эдгэрэлтийг харгалзан хохирогчийн сэтгцэд учирсан хор уршгийн зардалт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая 960 мянган төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч за түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлсэн байна. 2024 оны 11-р сарын 9-ний орой 19 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлагч С болон дид ахлагч И нар Хилийг техникээр хянах мана гэж хэлдэг юм байна. Энгийнээр бол хяналтын камерын тусламжтайгаар Хилийн 810 дугаар багнаас 815 дугаар багны хоорондох Хилийн бүсийг хянаж байсан юм байна. За тэднийг үүргийг гүйцэтгэж камераар хянаж байх хугацаанд Хилийн 811 дугаар багнаас 12 дугаар багны 3 дугаар заагаас 2 дугаар зааг руу явж байгаа хүн ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл хөдлөж байгаа бололтой хөдөлгөөн илэрсэн. За энэ хэсэг дээр тайлбар өгөхөд 3 дугаар заагаас 2 дугаар зааг гэж хэлсэндээ за хил нь бол 1 2 3 дугаар зааг гэж заагуудтай байдаг юм байна. За хилийн тухай хуульд зааснаар хилийн хяналтын бүс гэж энэ 1 2 3 дугаар заагийг бол үздэг. Энгийнээр хилийг хамгаалж буй 3 давхар хамгаалалт гэсэн үг. Яг хилдээ хамгийн ойрхон байгаа хэсгийг нь бол 1-р зааг гэж хэлдэг. Харин хамгийн гадна талд буюу хилээс хоол байгаа хэсгийг нь бол 3 дугаар зааг
гэж хэлдэг гэсэн үг. За энэхүү заагууд нь бол одоо тус бүрдээ хянах зурвастай мөн хоорондоо торон хашаатай байдаг гэж одоо дурдж өгсөн байна. За ахлагч Ис болон дид ахлагч И нарт ажиглагдсан хөдөлгөөн нь болохоор Монгол улсын талаас гадагшаага одоо урагшаага буюу бүгд найрамдах Хятад ард улс руу чиглэсэн 3 дугаар цагийг нэвтэрчихсэн байгаа энэ үйлдэл нь бол Монгол улсын хилийг нэвтэрсэн байна гэсэн үг юм байна. За ингээд Ис болон И нар харуулын дарга дид ахлагч Од одоо мэдэгдсэн 811-р тэмдгийн чиглэлд дулаацах байр руу хурдан очихыг бол уцаар залгаж мэдэгдсэн байгаа. Түүнчлэн тусгай жижүүр отряд хилийн харуул болон заставын даргадаа одоо хүн байж болзошгүй зүйл ажиглагдаж байна. Хилийн хяналтын бүс рүү бол нэвтэрчихсэн байна гэдгийг шуурхай мэдэгдсэн юм байна. За харуулын дарга дид ахлагч Од үүрэг өгснөөс хойшоогоо 10 минутын дараа буюу 19 цаг 31 минутанд тухайн хил зөрчигчдэр явж очиход анх 3 дугаар заагаар гарч байсан хүн чинь аль хэдийн 2 дугаар заагийг бүр даваад 1 дугаар зааг руу дөхчихсөн гүүгээд явж исэн. Тэгэхээр ер нь бол баг одоо Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсын хилийг давхад маш ойрхон ирчихсэн байсан гэсэн үг юм байна. Араас нь гүйж байхдаа цэргүүд бол хидэн удаа зогс гэж тушаахад хил зөрчигч бүр эргэж харчаад цаашаага улам бүр цухтаагаад гүүгээд байсан гэж байна. Ингээд дид ахлагч ол хамт явсан цэргээсээ салаад жаахан ингэж захалж гэх юм уу гүйж байгаад тэр хил зөрчигчийн хажуугаас нь гүйцэж төрүүлж хурж ирээд барьж аваад газарт хэвтүүлж саатуулж чадсан байна. За ингээд та бүхэндээ тухайн хил зөрчигч хэн байсан, яах гэж тэгэж одоо хил зөрчсөн тухайн ярьж өгье. За хил зөрчигч нь бол Монгол улсын иргэн биш, бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэн. Тэгээд Вьетнам улсын Ханой хотод төрсөн хүн юм байна. Бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй хүн байгаа. Тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хилэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ дараах зүйлийг ярьсан байна. Одоо та бүхэндээ түүний мэдүүлгийг уншаад өгье. Би Монгол улсад ажиллаад олон жил болсон. Монгол улсад амьдардаг вьетнамууд бүгдээрээ гадаад паспортаа захиралтаа өгдөг. Өөртөө гадаад паспортаа авч явдаг Вьетнам ажилчин Монголд бараг байхгүй. Манай захиралд миний гадаад паспорт байгаа гэдгийг би баталгаатай мэдэж байсан ч асуухаас айсан. Намайг явуулахгүй байх гэж бодоод паспорт гүч гэсэн бүгд найрамдах Хятад ард улсаар дамжин нутаг руугаа буцъя гэж би бодсон. Харин бүгд найрамдах Хятад ард улсаас Вьетнам руу яаж явах талаар бол огт бодож төлөвлөөгүй. Монгол улсаас л гарахыг би бодож исэн. Тэгэд би сүүлд ажиллаж байсан хөдөө байдаг засварын газраасаа шууд гараад замын машинд гар өргөж суусан. Тооцоогоо бэлнээр хийсэн. Тэгэд Улаанбаатар хотод яг хизээ гэдгийг нь бол санахгүй байна. Ямар ч байсан Улаанбаатарт ирсэн хойноо захиралтайгаа уцаар холбогдож явлаа гэдгээ хэлсэн. Улаанбаатар хотод ирээд би гандантай ойролцоо буудалд 5-6 хонсон тооцоогоо өөрийнхөө хаан банкнд дах данснаас шилжүүлсэн. Буудлаас гараад замаас такси бариад тэр такситайгаа шууд замын өд рүү явсан. Төлбөр нь 500 билүү 600 мянган төгрөг болсон санагдаж байна. Бас би бэлнээр төлбөрөө төлсөн. Ингээд 2024 оны 11 сарын 8-ны орой замын өөдөд очоод нэг хончхоод маргааш өглөөн нь замын үүдийн эргэн тойрноор алхаж ажиглаж байгаад орой 18 цаг өнгөрөөд Google Map дээрээс харж байгаад хилийн бүс рүү би алхаж эхэлсэн. Тэгээд 20 цагийн үед би бол баригдсан. Тас харанхуй болчихсон байсан болохоор хилийн тор хаана байгааг ч одоо мэдээгүй, мэдэж чадаагүй гэсэн мэдүүлгийг бол хил зөрчигч Вьетнам улсын иргэн өгсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19-ийн 14-р зүйлд зааснаар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг за Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүйгээр эсвэл хуурамч бичиг баримтаар эсвэл зохих зөвшөөрлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн байхыг бол одоо Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг гэж хуульчилж өгсөн байдаг. За Вьетнам улсын иргэн нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхдээ Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх ямар ч бичиг баримтгүйгээр бомбт бус газраар явгнаар нэвтэрсэн энэ үйлдэл нь бол энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж Дорногов аймгийн замын үүд сумдах сумдумдын шүүхээс үтсэн байна. За уул нь бол энэ иргэнд бол торгох ч юм уу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болох байсан. Гэхдээ одоо энэ хүн болохоор Монгол улсад оршин суух тодорхой хаяггүй тогтмол орлогогүй байгаа байдлыг нь харгалзаж үзээд 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлсэн байна.
Өнөөдрийн дугаараар та бүхэндээ хоорондоо холбоо хамааралгүй 4 хэргийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэлээ. Дугаар нь таалагдсан байх гэж бодож байна. Сувгтаа нэгдээгүй хүмүүс байх юм бол subscribe товчоо дарахаа битгий мартаарай. Мөн энэ дэлгэцэнд харагдаж байгаа QR кодыг та банкны апаар уншуулсан шилжүүлэх хийх боломжтой байгаа шүү. За тэгээ бүгдээрээ дараагийн дугаараар тун удахгүй эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.